Одоогоос 4 жилийн өмнө Баян-Улгийн аймагт гэр бүлийнхээ хамтаар аялаж явсан 12 дугаар ангийн хүү ховд голын ирэг дээр загсчилж байх үедээ голын ирэг нурснаар голдж ивжээ. Тухайн үед насанд хүрсэн олон хүн байсан хэдий ч хормын дотор өрнсөн үйл явдлаас болж бүгд цочролд орон яах учраа олохгүй сандралдаж байх үед 18 настай сүлд шууд л хөлгүй голын ус руу үсрэн орж ам ирэн орилох үеийн найзынхаа алтан амийг аварсан гайхамшигт үйл явдал болж байжээ. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч сүлд хүүгийн эр зориг тусч нинжин сэтгэлийн хариуд хоёр өрх айл элэг бүтэн үлдсэн гайхамшигт түүхийн гэрч бос нэр хүндтэй шагнал энэ өдөр эзэндээ хүрлээ. За Монгол Улсын ерөнхийлөгчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зарилгаар эрэлхэг зориг авхгаад самбаагархан байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг аюулаас хүний амь нас аварч онцгой гавья байгуулсан хүнд олгодог шудраг журам медалаар сүлдийг шагналаа. За шагналыг улсын онцгой комиссийн орлогч дарга онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Ариун Буян гардуулан өглөө. Тухайн үед болохоор зүгээр тэр хүүхэд эхлээд нэг толгой нь гарч ирээд хоёр дахиад нэг толгой нь гарч ирээд тэгээд шууд доошоо орсон. Тэгээд ус руу шууд өсөрж ороод нөгөө хүүхдээ эхлээд хамгийн түрүүнд тайвшруулж авсан. За эхлээд тайвшраад бие суулаа тайвшраад ав гэж хэлсэн. Тэгээд бие суулж тайвшрангуут нь юунаас нь далных нь араас татаж тэгээд наашаа усны эрэг рүү сэж гарсан. Хайрганаасаа цөмөрж ороод ард нь 5 м явангууд нь ардаас нь орсон. Тэгээд 15 м-ийн зайтай цаашаа урсангууд нь очиж авч байсан. Тухайн үед хүмүүс болохоор чи эрсдэлтэй үйл хийсэн дээ гэдэг тиймд үг хэлж байсан. Миний аварсан хүүхдийн нас битэрийн нас чацуу. Тэгээд одоо хүртэл битэр холбоотой байдаг. Өөрөө амиа үл хайрлан өхлийн өдөөсөө зориг гарган сүрж найз аварсан хүү өнөөдөр зэвсэг түвшний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажиллаж байна. Харин найзынхаа эр зориг тесрэг хатуужил тусч нинжин сэтгэлийн хүчинд дахин амьдрсан хүү төгсөх курсын оюутан. Тэд өнөөдөр найзууд болсон төдийгүй хүүхдүүдийн аав ээжүүд ч мөн гэр бүлийн найз ах дүүгийн харилцаатай болж хоёр хүүгээрээ нөхөрлөлөө холбожээ.